За тэгэхээр сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил Юна байна. За тэгэхээр өнөөдөр болохоор 12 сарын 30-ны өдөр. Тэгээд би Сөүл ирсэн байна. Саяхан Сөүлд орж ирлээ. Тэгээд яах гэж орж ирсэн бэ гэхээр ямар ч шинэ жилийн уур амьсгал мэдрэхгүй байсан ажил хийгээл тэгээд гэртээ байгаад тэгээд тийм болохоор Сөүлд орж ирээд гоё шинэ жилийн уур амьсгал мэдрээд шинэ жилийн найзтай хамт тэмдэглэе гэж ярьсан байхгүй юу? 31-нд хамт яг ингээд оноо гаргаж чадахгүй ч гэсэн тэрнээс өмнө тэмдэглэе гээд тэгээ одоо би найзаагаа хүлээгээд байж байна. Өглөөний унаанд суусан ч гэсэн ингээ өдөр бараг 1 гээд ирж байгаа байхгүй юу? Манайх жоохон хоол. Цагаан хүлээж хооронд орой үзэх аватарынхаа тик сая авчлаа. Өнөөдөр бид хоёр хамт юу хийх вэ гэхээр Пулмадан билүү? Мадан илүү? Тийм нэг том номын сан бидэн шүү дээ. Дотроо моттой. Том моттой номын сан. Тэрийг очиж үзэх төлөвлөгөөтэй. Түндэмэн орж гоё хаал идээд, сонсон орж гоё брендүүдийн дэлгүүр ороод ер нь бол үзээгүй юмнуудаа үзээд явъя гэж бодож байна. Тэгээд оройн нь би ганцаараа аватар үзэж байгаа. Үнэхээр бүр аватар энэ ондоо багтаж үзэхгүй л яг ингээд миний бүр аазгаа хөдлөөд байгаа байхгүй юу. Тэгээ сая тикт ямартаж амар гоё авчлаа. 3D байсан. Энгийн 2D гэж бас байгаа юм байна. Тэгээ 3D-ийн ашгүй яг байсан. Цагнаас яг тэгж таарсан. 3 цагийн кино. Тэгээ 3 цагийнхаа киног үзэж дуусчаад тэгээ шууд явах байгаа гэрэл угаа. Энэ кино театр нь болохоор яг нөгөө нэг Төв Юнсан гээд стейшныхаа хажууд байдаг ямар парк од мол илүү. Ит парк од мол гэсэн мэлүү. Тийм мол дотор байдаг кино театр ахгүй юу? Тэгээд тэндээс кино үзнэ. Яг ганцаараа үзэж байгаа вэ? Найзтайгаа үзэхгүй аваа гэхээр манай найз залуутайгаа үзнэ. Тийм утал би ганцаараа ч гэсэн хамаагүй үзнэ гэж бодоод тэгээд үзэж байгаа. Надад бол хамаагүй. Надад аватар л үзэж байвал өөр ямарч бусд нь хамаагүй. Одоо тэгээд найзыг хүлээж ийн. Найз ирэхээр би тэр шууд нөгөө намын саналгаа явна. Сая наашаа эртлээ би хэдэн энэ доторх кино театрын доторхыг бичсэн байхгүй юу? Надад тэрийг та хэдэд харуулъя. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байгаарэ. Тэгээ өнөөдөр болохоор камераа яг ашиглаж байгаа миний анхны бүтэн хэмжээний бичлэг болж байгаа. Тийм болохоор амар гоё юм. Гэтэ сая их хэсэг ингээ ичээд за камера гаргаж ирж бичин миктэй ингээ явна гэж жоохон ичээд байсан. Одоо тэгтээ мик ингэж барихгүй ер нь бол ингээ дээрээ наачи гэж бас бодоол юм л та. Тийм байна. Тэ бас өнөөдөр цаг агаар маш гоё байна. Яа. Ямар удаан ярьчваа. Хам чинжлээ гоё тэмдэглэе. Бобби. За кино театрыг танилцуулъя. Эхлээд юу яа гэм бэ? Тэндээс номер аваад эндээс номер авчаад тэгээд эндээсээ дуудд юм. 네, 5시 20분 아바타. 들었어요? 네. 성인 두 분이세요? 아니요. 근데 이거 캡처하면 이거 선물 받으시고요. 이거 스크린이고요. 하얀색이 가능하세요? 카카오톡에 메시지 오신 거 들어가시면 와이프 CGV에서 카카오톡이 오셨어요. 네. 이제 되셨고요. 영화 확인 도와드릴게요. 아바타 불과제는 3D로 관람하실 거고요. 5시 20분 영화 한참으로서 1관 가실게요. 네. 이렇게 보세요. Намайг шууд 2 тикт авах гэж байна. Би бол үгүй би ганцаараа үзнэ л гэлээ. Солиотой манай. Зээшээ тэгээ суух газар олддоггүй юм аа. Орой би яаж ирээд тэгээд кино театрыг гоё харуулж чадахгүй гэж магадгүй. Тийм болохоор одоо гоё яг энийг ингээд тойруулаад харуулъя. Би та хэдэд гоё
Солонгосын кино театрыг харуулъя. Энэ айгүй гоё тэгэл битүү дэлгэцсэн байна. Баба. Нэг иймэрхүү. Дээш нь гарч үзэх үү? Би дээш нь гарч үзээгүй. Хамт дээш нь гарч үзье. Yay! Хоёр давхартай нэг иймэрхүү юм байна. Ишээ сууж болох газар юу байна харцгаая. Энэ ингэж сууж болдог хэсэг байна. Айгу. Одоо ингэ миггүй бичиж гайгүй сонсогдох ах гэж бодож байна. Яа миний бичлийг харсан мал угаасаа үргэлжлүүлээ шууд уцаа хагаад хүчиж байгаа байхгүй юу? Уцаа нэг газар үлдээгээд явцсан. Би яг сүүлд тэр яг ингээд камера тавиад бичлэг эвлүүлэхдээ утас цүнхний доор байсныг харсан байхгүй юу? Тэгэл тэр чигтээ нөгөө энэ нэг камера утас гэж бодоод гэх юм яг л нэг л юмар камераар уцаараа бичээл аваа явдаг тийм байсан чинь сая яг тэгж бодоод аваа явсан юм шиг. Тэгээд уцаа үлдээсэн заяа. Нэлээд он бараг 8 минут штэ. Саний бичлэгийг харахаар 8 минут уцаа үлдээцнээ. Гинт санаад харсан чинь утас байхгүй за. Тэгэл за сүүлд би тэнд харсан гэж очисон чинь бас байхгүй. Тэгэл ажилтан дээр нь очивол би уцаа алга бол очлоо. Тэнд ингээ үлдээсэн юм шиг байна гэдгсэн чинь нөгөө нэг алга болсон гээгдүүлсэн юунаас хайснаа утас гэж юу байхгүй байна гэдэг байхгүй. Тэгээ одоо би яахсан бол гэсэн чинь цагдаа дуудгээд тэр нь тэгээ за тэгвэл цагдаагийн дуудыг гэсэн чинь цаанаасаа яг нэг юм арай том альбом тушаалтай хүнээ дуудаад тэр нь гарч ирээд тэр гарч иртэл гэхдээ би бүр ингээд гайхаа шокнд ороо за би уцаа ингээд алга болгочих юм уу? Би ямар мал юм бэ гэж бүр ингэж хэлсэн аа. Ингээд бэжсэн чинь цаанаас нөгөө ажилтан нь орж ирээд за ямар ч тач хамгийн ихэнд өөрийнхөө дугаарлаа залгаж явах цагдаараа биш гэд. Надад зөө өөөсөөс одонгоос өөрийнхөө дугаараас өөр мэддэг дугаар байхгүй. Мэдээж тэгээд шууд өөрийнхөө дугаарлаа залгасан чинь яг хажууд утас дуурдаг байхгүй юу? Тэгсэн чинь яг нэг ажилтан нь утас оллоо гэх ингээд хэлцэн явж исэн. Амар хөөрхөн. Монголд байсан бол нэг газар тавиад явцсан бол тэгэл аваа явчих штэ. Японд л тэхгүй. Би Солонгосыг бас өөр гадаад хүмүүс их байдаг болохоор тэгж алга болох магадлал өндөр ах гэж боддог байсан. Тэгсэн чинь ямар азар хүн олоод ажилтнанд нь орж өгсөн үү, ажилтан нь өөрөө олсон уу мэдэхгүй байна. Тэгээд би ямар ч утсаа эргүүлж авлаа. Би утасгүй тэгээд амьдрал дуусаа штэ юу нэ. Oh my god. Ямар солиотой вэ? Одоо би гадаа тайвшраад найзыг хүлээгээд сууж байна. Энэ микгүй яана хэр сонсогдож байгаа болоо. Гадаа яж хахад юу яваадах юм? Хөгжим яваадах юм. За тэгээд одоо азаатай уулзцгаая. Гоё. Яг нарны өдөөс чи энэ тогтоо. Тэр одоо кофе авч уугаа, уунгаа алхаад тэгээд нөгөө юугаа явлаа намын тандгаа. Юу гад юм бэ? Чири юу нөө? Энэ охинтой бол ямар хэцүү юм бэ? Ийшээ биш юм байна. Орч. Тэгээд яг энэ iPark-ийнхаа доор нь хөрхөн Starbucks байд юм байна. Эндээс гоё кофе авч байна. Зя бит хоёр номын сан дээрээ ирлээ.
Бүр амар их хүн байна. За. Хүсэн хүлээгээд байсан номын сан дээр ирлээ. Баа. Нэг иймэрхүү. Би өмнө нь нодлын ихтэй харанхууд ирж байсан хгүй. Харанхууч шиг орой. Тэгээ одоо өдөр ирсэн чинь нэг юм байд юм байна. Чуа. Миний зураглаач энд байна. Хай гэрээ. Яа нэмэр хүн гарчлаа. Одоо уцаараа гоё. Энд тэ өнгө ямар гоё гэдэг. Өнгө амар гоё гэж тардаа байв. Тэр чи амар дэлхий харагддаг шүү дээ. Нөө энэ камер нугасаа тэгээд байгаа. Эдитэн дээрээ би эргүүлнэ гэж бодож байгаа. Үгүй амар гоё имтэл гарч энэ л тань зогсдоо. Оо. За танилцъя. Савэно намайг Азаа гэдэггүй. Намайг Азаа гэдэг. Надад танилцсанд баярлалаа. За номын сангаа ер нь бол үзээд гоё зураг хөргөөд аруулаад сторины бичлэг хийгээд болчихлоо. Эний чинь ингээл үзэл хараад сайхан болоо юм байна. Тэгээд дараагийн юмнандаа яарад байгаа болохоор бит хоёр шууд явлаа. Дараагийн зогсоол бол юу лээ? Сонсуу юмнээ да. Бит хоёр одоо сонсууд эдэг Gentle Monster орж үзэж байна. Гэтэ тэнд очиод эхлээд юм ид. Тэгвэл амар үсэж байна. Одоо бүр гар салгалж байна. Би бол тамдаа нэг бүрээр идсэн. Манай өнгөр юу ч идэг баг. Тэг жоохон уртай. Уртай нөө. Йоо. Энэ үснийхээ учрыг болохгүй л жоох урт. Уг нь надад бол хөөрхөн харагдаж байна. Өнөөдөр яагаад ингэж хуваагдсан би мэдэхгүй байна. Юунаас 5:20-с киноныхаа тикдэг авсан байхгүй юу? Тэгээ тэрэндээ жоохон яарад сая намын саналууга хальт ер нь бол ороод гарлаа. Тэгээд энэ орой илүү гоё харагдах юм шиг байна. Өдөр бол нэг юмрхүү байгаад орой бол гэрэлтээд илүү гоё харагдах баг. Тэгээ хүн амар ихтэй болохоор бас жоохон тохгүй байла. Гэтэ ирмээрсэн газар дээр ирсэн болохоор бол гоё юм аа. Одоо дараагийн гоё газар руу яваад бичлэгээ үргэлжлүүлье. Сөүл дотор таксидах ер нь бол гоё. Өндөр барилгууд донд таксидаж явахаар та хэдэд Сөүлийг бас харуулъя. Окей. Харагдаж байна. Окей. Вау. Ийм газар ирлээ. Вау. 이런 거야. За мэдгүй. Үсээд исэн газар ирсэн чинь жоохон шоконд ороод байгаа юм. Энэ нөгөө нэг амар алдартай хүмүүсийн зурган дээр байгаад байсан нохоо байна.
саланд. Зя одоо Gentle Monster-т орж ирж байна. Авлаа. Энэ зах юм шүү. Энэ юу? Үгүй чи тал руу гар. Тэгээ наашаа. Тал руу гар наашаа. За. Болцоо. Түүсэн хааш өгнөөдөөс мань энэ амар гоё харагдаж байна. Гэхдээ яагаад гэж болохгүй. Бүгдээрээ нэг л амар ижилхэн л харагдаад байна. Окей. 가자. Одоо бид тэр гарч юм идэх чинь ус амар үйлсэж байна. Энэ хөөхсгөр байна уу? Таксинд цуцсан явж байна. Бид тэр өнөөдөр уг нь нэлээд ол юм төлөвлөсөн байсан. Гэхдээ амжихгүй байна. Яагаад ч амжихгүй юм. Сая тэр дуцаагооноо үзчихэд Gentle Monster дээр ирээд энэ нь болохоор би болохоор тусдаа ийм дэлгүүрүүд юм баг гэсэн чинь бүх брэнд нь ингээд өндөр барилтаа нэг давхраараа байд юм байна шүү дээ. Сонсоо гэд гудамд байд юм байна. Тэгээд битээр сая тамбурын хэсэг үзээ, Gentle Monster үзээ, дэшээ угаасаа гарч амжсангүй. Тэгээ миний бас киноны цаг тулаад тэгээ одоо шууд кино чадварлага таксид явж гин. Тэндээ юм мэдээд тэгээ киногоо үзчихэд хайрах юм байна. Яг битэрийн нэмэлт төлөвлөгөө болохоор Түндэм ороод Монгол таавн ороод гэд уг ингээ бодож исэн ихтэй амжихгүй юм байна. Яасан ч. Гой Сөүлд амьдардаг болохоор гой газар үзэж явъя гэж бодож гин. Энэ дэлгүүр. Энэ ахгүй юу? Орвол дээшээ гарвал угсаа зөндөө голон гоё юм байна. Дараа гоё илүү цаг завтай үедээ ирвэл зүгээр юм байна гэж бодлоо. Амжигтай өлсөж байна. Тэрийг харж байна уу? Тэгээд уус аватар 3 цагийн кино болохоор нэг цаг хоцроод орсон ч яах вэ гэсэн бодолтой байна би бол. Хоцрол оруулахгүй.
оруулах байхаа. Би тэгээ захад судлаа авсан. Юу боломжийн хүнд гай удахааргүй судлаа авсан. Гайгүй байхаа. 3 игний амар том үзүрийн танхим байсан зэрэг. Тэгээд судлаа сонгосон чинь голынх нь игнээ бүгдээрээ дууссан байсан. Тэг яг тэрэнд нэггийн голд нь судлаас ахгүй юу? Тийшээ орвол угаас амар худлаах. Тэг яг хоёр талын захынх нь хамгийн захт нь сууж байгаа. Тэгэхээр оруулчих бэ хаа. Харичтэй үгүй л үгүй. Одоо оруулах байх юм бол нөгөө гэрийн лотегийн юу юм штэ. Кинотеатр штэ. Тэнд яаж хийж байгаа үзнэ. Тийм ээ тэгэд микрофон ашиглаагүй ч гэсэн энэ өөрийнх нь дуу хороодаг нь амар чанга тодол гадтай юм байна. Гэж бодлоо бас бичлэг хийгээд. Одоо бүр ядарчлаа. Ямар ч энержи авсаачлаа гэж. Зя аль хэдийн орой болсон байна. Саяхан таксинасаа буулаа. Тэгээд төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Хамгийн сүүлийн төлөвлөгөө маань кино үзэх гэсэн бол киногоо угаасаа үзэж амжихааргүй боллоо. 5:20 кино байсан чинь одоо энд 6 гэж сая бууж байгаа байхгүй юу. Тэгээд бас нэгт тийм хоёрт гэсэн чинь миний кино 8:47 дуусаар байсан баха. Би тэр цагийг хараагүй. Гэсэн чинь миний гэр лугаа явах унаа 8:43 байх. Тэгээд нэг юм угаасаа л намайг бити үз гэсэн юм шиг байна өнөөдөр. Гэтэ яах вэ гэж. Тэгээ одоо сайхан хаал бодогдож юм идээд тэгээ юм иччихэд энэ хаваараа гоё байж байгаа. Тэгэл харьцгаая гэдээ ирлаа. Маргааш харин гэртээгээ явах байдаг кинотеатрт үзэх нь яах вэ? Киногаа. Одоо ч гоё. Гадаа бүр одоо амар гоё харагдчихсан. Бол вау, ийш бүр ямар гоё ярьж. Нэт. Яана. Нэт зураг дараад. Бүтагия. Энэ барилгууд бүр аймаг гараг. Зүгээр нэг дээр асаагаар. Тэр нөгөө ай парк лөө. Ай парк доторх хоолны газруудыг хараад явж байна. Энэ Япон юм биш үү? Бичгэн тэгэж харагдаж байна. 라멘 맛. 와, 이거 가 이랬지 나. 두 분이야. 저희리 앞선 라면이 왜? Ini хотя кусочек слушаем, что это? Ямар гоё харагддаг. Манай тараад хөдрөөр үзэж байгаа гинэ одоо намайг үзэж байна. Үзүүлэх чинь. Тэр сая хоолоо идэж гарч иржээ. Дэлгүүр өсөж байгаа. Одоо жоохон юм үзүүлж байгаа. Тэгээд харина. Гарч ирж байна.